Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэдчлээ. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүн өдөрт дунджаар 130 г хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэх. За жилд дунджаар 10 кг мөгийг хүнсэндээ хэрэглэх юм зөвлөмжтэй байдаг юм байна лээ. Гэтэл Монгол хүн өдөрт дунджаар 5.7 г нарийн ногоог хүнсэндээ хэрэглэдэг. За жилд дунджаар 180 г хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэдэг гэсэн ийм статистик тоогоо. Дэлхийн дунджаас хэд 10 дахин ийм баг үзүүлэлттэй. Тэгээ энэ өөрөө тоо статистик маань зүгээр нэг тоо болчиход байгаа. Үүний цаана хүний эрүүл мэнд, эдийн засгийн чадвар, бас хүнсний ногооны нарийн ногооны хангамжийн асуудлаас ямар хэмжээнд байгааг харж болохоор байгаа юм аа. Тэгээд олон улсын худалдааны 22 оны тайлангаас харахаар манай улс жилдээ 146 сая долларыг хүнсний нарийн ногоонд авдаг. За нийт хэрэглээнийхээ 96% бол импортоор авдаг ийм тоо статистик байдаг юм билээ. Тэгээ яг энэ цаг үед нийслэлчүүдийн өмнө бас тулгамдаад байгаа энэ асуудлуудыг шийдэх зорилготой бас хувь нэмэр оруулах зорилготой энэ 4 удирлын хөлбөмбөжийн төслийг төр хувийн хөгжлийн түншлэлийн хүрээнд бас хөрөнгө оруулалт босгоод хийж хэрэгжүүлэх гэж байгаа энэ төслийн баг ихнийг бол 100% дэмжиж байгаа ма та бүхэнд бас юуны талархал илэрхийлье. За тэгээд нэг хэдэн асуулт байна. Төслийн тэзүү хийгдсэн гэж ойлгосон. За тэгээд төсөл маань бүрэн хүчин чадлаараа хэрэгжиж эхлээд хичнээн хэмжээний тоон ургацыг жилдээр нь хураах вэ? Нийслэлчүүдийн нарийн ногооны хэрэгцээний хэдэн хувийг хангахаар энэ төлөвлөсөн тооцоолсон байгаа вэ? За хоёрдугаарт хичнээн хэмжээний ажлын байр энд бий болох уу? За нийслэлийн эзэмсэж байгаа энэ хувь маань 49, 27, 19 гэдэг ингээд үе шаттай ингээд буурсан харагдаж байна. Тэгэхээр энэ нийслэлийн эзэмсэж байгаа хувьд дээр жилдээр хичнээн төгрөгийн юу ашиг өгөөж хүртгээр энэ тэзүүдээр тооцсон байгаа вэ? За энэ төсөл маань тэгээ санхүүгийн хувьд ер нь үр ашигтай байж яг чадж байгаа юу? За хамгийн сүүлд нь Агросити эдийн засгийн тусгай бус яг энэ төслийн байршлаас хэдэн километрийн цаана үйл ажиллагаа явуулах гэдэг ингээд бэлтгэл ажлыг хангаж байгаа. Тэгээд хоорондын уялдаа холбоос юу байгаа вэ гэсэн энэ дөрвөн асуултыг асууя. Батөрөл өлөг шийдлээ тий. Өнөөдөр бид нийт нарийн ногооныхоо хэрэглээнийхээ 94% бол гадаадын импортоор авч байгаа ийм хараат ийм байдалтай байна. Нийслэлийн хэмжээнд төмс 325 га газар, хүнсний ногоо 473 га, тэжээлийн ургамал 728 га, жимс жимсгийн 366 гадал тариалж нийт 797 мянган тонн ургацыг хүрээ авсан нь нийслэлийн хүн амын төмсний хэрэгцээний 5.4, хүнсний ногооны 2.5%-ийг дөнгөж эдэлсэн ийм байгаа. Тэгэхээр ийм хэрэгцээ шаардлага бол хотын хэмжээнд байна. За төсөл бол 3 жилийн хугацаанд хэрэгжих бүрэн хүчин чадалтай хүрэх бөгөөд за 4 дахь жилээс бүрэн хүчин чадалтай эхлэх үед сая 209 мянган өрсөлдөгийг зах зээлд нийлүүлнэ. За 99 мянган элит зэрэглийн навчит ногоо 1000 кг, 367 мянган кг хөлбөмбөжийн нарийн ногоо, сая 800 мянган кг төмс хурааж авч хүнсний ногоог ингэж нийлүүлэх ийм төлөвлөгөөтэй байгаамаа. За хөрөнгө оруулалтын өгөөжийн асуудлыг ярьж байна. За ер нь бол хөрөнгө оруулалтын өгөөжийг 3 үе шаттайгаар хөрөнгө оруулалтыг оруулахаар ингээд бид төлөвлөгөөнд тусгасан ийм байдалтай байгаа. Та бүхэн харуул түрүүн танилцуулган дээр байна. Эхлэл хэсэг дээр нэгдүгээр үе дээр 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 компани эхлээд цоошдоо хамтрагч компаниас 2-р шатанд 12.8 тэрбум төгрөг, 3-р шатанд 13.1 тэрбум төгрөгийн нэмж хөрөнгө оруулалт оруулах ийм төлөвлөгөөтэй байгаа. За одоогийн байдлаар бид Монгол талаас бол бид нэмж хөрөнгө оруулалт мөнгөн дүнгээр ч юм оруулах юм юу бол төлөвлөгөө байхгүй байна. За хэрвээ тухайн үеийн нөхцөл байдалд үнэхээр шаардлагатай үзүүл энэ бол нээлттэй. Компани Монгол улсын нутаг дэвсгэрт ингээд яг л компани тухай хууль эрхийнхаа дагуу Монгол улсын хүнсний аюулгүй байдлын стандарт энэ бүх юмыг хангаад мэргэжлийн байгууллагын хяналтанд үйл ажиллагаа явуулна. Тэгээ би түрүү хэллээ. Манай хөдөө аж ахуйн их сургуулийн үн дээр голлон болсон хүчин хүний нөөц дээр хамтарч ажиллах юм. За тэгээ мэдээж гадаадын мэргэжилтнүүд энэ дээр ажиллаж ингэж сургана.
За одоогоор ингээ харахад бол мэдээж нэлээд технологичсон ийм юу учраас үйл ажиллагаа явуулах учраас одоогоор бол өдөр нэг 20 гаруй ажилтнуудын оронтоо бол ерөнхийдөө төлөвлөлөөд байгаа. За тэгэхээр энэ тухайн үедээ бол нөхцөл байдлаар өөрчлөгдөх магадaltaй. За төслийн хувьд мэдээж эдийн засгийн үр өгөөжийг бол ойрын 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх ийм нөхцөл байдал мэдээж харагдахгүй байна. Тэгэхээр энэ бид нар бол эдийн засгийн үр өгөөж гэхээсээ илүү үүнийг нийгмийн үр өгөөж, өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийг аюулгүй хүнсээр хангах гэдэг энэ том нэгдүгээрт үр өгөөж байна. Хоёрт энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг хөдөө аж ахуйн сургуультай хамтран сургаж дадлагжуулах, энэ чиглэлийн бизнесийг цаашид өргөжих, ийм үнд суурийг тавих гэдэг утгаар нь өндөр ач холбогдол өгч ингэж явж байгаа ийм төсөл. За төрийн үеийн хөгжлийн түншлэлээр шинэ хуулийн эрх зүйн орчин бий болсноос хойш хамгийн түрүүнд баг хэрэгжих төсөл нь энэ төсөл болж ингэж хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл тэргүүлэх төслийн одоо хэмжээнд яригдж байна. Дараа нь хог шатаах үйлдвэр, дараа нь бусад одоо компаниудын ажил эхлэх нэ. За энэ төсөл эхлэх үед бид нар чинь нэг төслийг одоо 7-8 жил ярьж штэ. Эхлэх үед энэ агроситигийн асуудал огт яригдаагүй байсан. Одоо бол асуудал нэлээд өндөр хэмжээнд манай Батбаяр төлөөлөгч ирээд энэ агроситигийн асуудлууд нэлээд өндөр түвшинд яригдж байна. Энэ тохиолдолд бол бид нэр эхлээд компани байгуулад үйл ажиллагаагаа эхлэе. За түүний дараа хотын агроситигийн үйл ажиллагаатай, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай бид нэр үйл ажиллагаа аюулгүйгээр уялдуулах байдлаар ингэж хамтарч ажиллах боломжтой гэж харж байгаа. За мэдээж хамтарсан компани учраас энэ хүрээндээ бид яаж хамтрахын, хэрхэн үйл ажиллагаагаа нийцүүлэх вэ гэдгийг одоо үүний дараа үйл ажиллагаа эхэлсний дараа бид ярьж болно. За эхний одоо энэ чинь төсөл хэрэгжиж эхлэх үед энэ чөлөөт бүсийн асуудал огт яригдж эхлэегүй, асуудлууд нь тодорхойгүй ийм байсан учраас одоо бол энэ асуудал арай өөр түвшинд гарч ирсэн учраас бидэнд хамтран ажиллах боломжууд гарч ирнэ гэж ингэж найдаж